You know what Daniela is making? Let's do it again. 이 마시면 그냥 징크 마시면 잘지. 자 마시면 저럴 때 이거 진짜래. 자 아니 가면 좋네. 근데 이게 뭐 그거 다처럼 그래도 그걸 좀 봐야지. За юу цаан залуусаа. За ингээд амралтандаа яваад ирлээ. 7 хоногийн амарчаад ирлээ сая. Ажил их ямар сонирхолгүй байна. Та нар тийм мэдрэмж төрөгддөг үү? Надад станаар өнөөдөр ажлыг хийе гэсэн чинь бүр залхуу өрөөд тах. Тэгэд амралтаасаа ирсэн чинь намайг ингэж байна. За эхний нэг 3 4 өдөр дандаа орой 7 цагаас эхлэхэд тавьсан байна. Яг би дэлгүүртэйгээ болохоор 7-оос 12 цагийн гэрээтэй болохоор тэр 12 цагийн 7 өглөө 7 хүртэл хамгийн дээд нь ажиллах хэрэгтэй. Тэгэхээр шатуу наанд ажиллаад дуусвал буугаа явж болно. А цалингаа бол bütнээр наавна. Тийм байдаг байхгүй. Тэгээд энэ одоо ажил руугаа орох гээд одоо цаг 6:30 болж байна. Сая дандаа блог эхэлчихье гэсэн чинь зам эхэлчихье гэсэн чинь нөгөө зогсолтгүй тавьсаар байгаа нөгөө зам хүүхдүүдийн сургууль амарцсан. Тэгээ ерөөсөө зогсолтгүй явсаар байгаа л хүрээд ирлээ. Тэгээ би нөгөө камераас чадсангүй. Тэгээ одоо ажил руугаа орохоос өмнө юу хийсэн блог эхлэхийн бичлэгийг хийж бодоод ярьж байна. За тэгээд өнөөдрийнхэн блогийг ингээд эхлэе. Тэгээ блог эхлэхээс өмнө комментуудад харилцъя. Эсвэл уншсан комментнэр болохоор яаж холбогдох вэ? Хувийн чадвар юм асууя гэдсэн. Тэгээ тэр чат маань болохоор манай найз ч гэсэн бас бичсэн байсан холбогдож чадахгүй нэ гэд. Яаж холбогдох вэ гэвэл шүү дээ тийм. Амар амархан. Facebook руу ороод оронгуулаа UK Монгол tracker гэж бичиж. Тэгэл миний зураг хаад энэ оранж самцтай. Тэгээд тэргээр орч. Альсвал Instagram-аар ороод бас адилхан тэгээ бичиж. Тэг би гад. Миний зураг хаад нь шүү дээ оранж самцтай. Тэгэл тэрлүүгээр мессеж бичээл. Юу вэ? Би юу вэ гэж бичээл аваад байна шүү дээ. За тэгээд өнөө би сая 7 хоног амарчаад ирлээ. Одоо өнөөдрөөс ахуулаад ажилдаа орё доо. Дараагийн амралт үргэлжлээ жоох ажиллана. Өнөөдрийн блогийг үүгээр эхлэе. Надад зөв өнөө орой жоох хамттай явцгаая манайхаа.
сайн гэж байна. Тэгээ сая хөдлөх гэсэн чинь хөрсний чинь температур эсрэг заагаад байна. Чиний хөрсний чинь ногоонууд чинь амар баг заагаад хөрсний бүтээгдэхүүнүүд чинь жолооч за хадаа цаас ургаачлаа гинэ бас ядчих. Тэгээ цаас авчод ирлээ. Тэгээ хаалгаад өгччихлээ. Тэгээ хөнгөснийхаа температурыг сайн солилцсон. Тэгээ яг сая транспорт дискэн дээр гайгүй харна танд хүн сууж агаад манай гайгүй залуу байдгийг. Грек залуу. Тэр харна ашгүй. За би чам явуулчих чи машин дээр очиод орон дээр очиод юу температур янзлаад гэж байна. За тийм шүү дээ. Тэгээ янзлчлаа. Тэгээ замдаа хөлөө явж байхад салчих واخ. Айгу. За хөдлөе да. Өнөөдөр хетра онгоцны бодлоо явна. Тэгээд газ ачаага болгоод эхний жирап маань тий хоёр дахь жирап маань нөгөө нэг хэл ам хийгээд байдаг дэлгүүр. Бид тэр таанууд одоо хэлнэ жоох байж байгаа. Дэлгүүр авсан дэлгүүр авсан. За. Работает, да. В чем же? Зайдныг болгоно. Энд 30 хэдэн палет, 31 палет. Тэр цаана бар юмны цаана хөргөж байгаа. Тэгээ энэ лифтнэр тавиал, боошоо буулгаад тийш нь орж өгөл. Тэгэл job done. За хөрснийхэн барааг болгож байна. Хэдэн палет вэ? 3, 4, 6, 9, 12 палет. Болгоод одоо энэ болгоод гээд дуусаа. Тэгээ энэ дээр ингэж ачаад тавьчихдаг байхгүй. Тавиад тэгээ эдгээр нь буулц дуусчаад дараа нь тэр байгаа хэдэн картон цаас нэг вестүүдийг ачаал. Тэгээ тэнд байгаа юмуудыг ачаал тэгээд дууссан. За эхнийхээ ачааг буулгачлаа. За одоо хөдлөн дөө. Хинээ хүмүүс бүгд унтчих шиг байна. Эхнийхээ ачааг. За буулгаж байсан чи юу вэ? Пош ирээд ачаа буулгаад бас нэг хөлдөөгч ирээд хөлдөөгөөд буулгаад хажуудлаар бас давхцаад жоохон цагаалаа ичлээ. Хэдэн цаг? Нэг цаг 40 минут зогссон баг. Туул дээр хөлдөр нөхөр ирээгүйсэн бол их тусч байлаа. За хэвлээ. За тэгээд газ очоод хоёр дахь аваад дараагийн клубээс болгож өгöl. Тэгээд өөдөө ажиллаж байна.
ачаа бэлэн болоогүй. Ачаагаа хүлээгээ сууж. Босож одооч бүгдээрээ явцсан. Яг газараа ачаагаа хүлээгээд. Миний ачаа бэлэн болоогүй яа. Бэлэн болтож болсон байна. Талан бэлэн болоогүй тэгээд хүлээгээ суугаад байна. Хизээ бэлэн болохгүй. Урагчаа гачаад тийшээ ухаж авах хэрэгтэй байгаа. Ухаж явахдаа энийг төмрийг сайн харж авахгүй энийг шүмжиж төлөх гэж бодож байна. Эндээс шигээл авах нь. За хаалган голоод ухрыг да. Яг гой тааж байна. Өнөөдөр ажил дуусч байна да. 6 цаг 30 минут болж байна. Тэгээд 6 цаг 30 минут. Өнөөдөр 2 дахь дэлгүүр дээр жоохон удажлаа. Та бусдаараа болгоагүй. 2 дахь дэлгүүр яагаад удсныг машиндаа сууж байгаа хэлье та нарт. За ажлаа дуусаа хөдөлж байна. За өнөөдөр 2 дахь дэлгүүр дээр амар адал явдалтай болчлоо. Очсон чинь нэг лифт нь ажилдгаа. Тэгээд нэг лифт нь ажиллахгүй. Нэг лифтээр дээш таарсан зөөлөө. Дээрээс нь тэр нөгөө шөнийхээ ажилчид надад тослох хэрэгтэй байсан байхгүй. Дээшээ би лифтээр явуулахаа дээрээс авах хэрэгтэй байсан чинь. Шөнийн ажилчид нь туслахгүй чи ингээд өөрөө тийшээ дээрээс авах хэрэгтэй гэдэг. Тэгээ би транспорт руу устж хэлээд юм байна гэж тайлбарлаад хэлсэн чинь транспортынх нь болохоор лидлих болохоор тэгж байна. За өнөөдөр та гэж ингээд хийчихээ. Би надад чинь дээшээ том менежер рүү яриад маргааш би учрыг олоодох яа. Уул нь их ясгүй даа гэж тэгж байна. Тэгээ өнөөдөр баахан дээш таашаа ганцаараа гүйлээ. Тэгээ тэнд 2-3 шөнийн ажилчин байсан. Тэгээд тэнд тусалсангүй. Тэгээ бусдаар бол гайгүй. Тэгээ жоохон оройд шүү дээ. 6:30 болчихлоо. Тэгэхээр уул нь бол 7-оос дууссан. Цагаасаа өмнө дууссан л та. Тэгээд жоохон оройчлаа. Бусдаар бол гайгүй. Тэгээд өнөөдрийнхэн блогтойгоо цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд тарихын блогоор дахиад удахгүй уулзъя. Тэгээ асуухан байвал комментээр бич эсвэл Facebook-аар маань мессеж бичиж болно. Би Facebook уншиж байгаа. Тэгээ коммент хийгээ бас уншиж байгаа. Instagram-аа бас уншиж байгаа. Тэгэхээр та нар санаа авах асуухан байвал бичээрэй. Тэгээд чадхад хараад туслаад. Одоо ч тэгээ бараг асуух чинь байхгүй л гоо те. Бүгдийг бараг л хэлчихлээ те бараг. За тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй уулзъя. Тэгээд түр бай манайхаа.
subscribe my daddy channel.